Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын ерөнхий прокурорын туслах прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга хууль цаазын тэргуун зөвлөх ариун болтыг Монгол Улсын гавьяат хуулч цол тэмдгээр шагналаа. Шинэхэн гавьяатыг Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргуун зөвлөх Жаргал сайхан, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Алимын цэцэг Чинбат, Улсын ерөнхий прокурорын газар хэлтсийн дарга нийслэл дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуроруудын төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Сэтгэл маш өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс гавьяат тулч гэж өндөр цол иргэн бүрдсэндээ туул их баяртай байна. За энэ шагнал бол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа олон зуун прокуроруудын төлөөлөл болгоод намайг шагнасан гэж ойлгож байгаа. Би прокурорын байгууллагад 34 жил хэсгийн прокуророос эхэлж ажилласан. За прокурорын байгууллага гэдэг бол нэр хүндтэй, бос хүндэртэй ийм сайхан байгууллага байдаг. Энэ байгууллагад орж ажиллаж амьдралаа холбосондоо туйл их баяртай байдаг. Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсан Ариун Болтон 1986 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэсгийн прокуророор ажиллаж эхэлснээс хойш бүх шатны прокурорын газар тасралтгүй 34 жил, тэр дундаа Улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүнээр 26 жил ажилласан юм а. Ийхүү прокурорын байгууллага шинэхэн гавьяатаа өгтөн авснаар нийт 17 гавьяат хуульч цолтонтой боллоо.